За өдрийн мэндэ. За би энэ Солонгосын Улаан хотын эмнэлгийн гадаа лайв хийж байна. За аливаа улс оронд эрүүл мэндийн салбар маш чухал нэг номерын асуудал. Ягаад гэвэл хүн өөрөө эрүүл байх ёстой, эрүүл байж жигийг бүтээн. Хүн өвдөж зовход амьд байлгаж эрүүл байх салбар нь маш чухлаа. Тэгээ энэ салбараа бол нэгдүгээр тавиад энэ салбараа дэлхийн түвшинд хүртэл эхлээд хөгжүүлэх ёстой гэж боддог. Ер нь өндөр хөгжилтэй Япон, Солонгос, Герман технологи шингэсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг орнуудууд эхлээд эрүүл мэндийн салбараа анхаарсан байдгийг байна. Манайх шиг болсон болоогүй нэг бүтээн байгуулалт нэртэй шал хэрэггүй юмд мөнгө өрдгөө юм байна. Монгол улс одоо ардчил зах зээлийн нийгэм шилжээд өнөөдөр 36 жилийг ардаа өдлөө. Тэр нэг юмд нэг савсгансан хүүхдүүд байдаг штэ тэ. Нэг юмараа нэг тууштай хичээлээд амжилт олохгүй спорт банзлагдаг штэ. Нэг сакс тоглоод, нэг волейбол тоглоод, нэг ширээний теннис тоглоод юмд дээр савсгандаг. Гэхдээ нэг юмд барьж аваад яг тэрүүгээрээ шигшээ баг хичээлээд явдггүй. Тэр шиг нэг юмд нэг савсгансан нөхдүүд л ингээл Монгол орныг маань ингээд нэг альчгүй болгочод байна штэ. Өнөөдөр үндэсний одоо юу гэдэг спортоор бол нэг саксаар хичээлэл явсан бол саксаар амжилт үзүүлдэг штэ. Мундаг хүүхдүүд. Ширээний теннис тоглодог бол ширээнийхээ теннисээр амжилт үзүүлдэг, бөхөөрөлдөг бол бөхөөр амжилт үзүүлдэг. Тэр шиг одоо манайх нэг юм руу нэг самбцсан яг юугаа хөгжүүлсэн гэхээр юугаа ч хөгжүүлээгүй. Монголд өнөөдөр монголчууд маань өвдөж зовход Монголд эмнэлгийн онцлогоо үйлчлэгээ эмчнэр нь мундаг байгаа, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, эмнэлгийн байгаа бодит байдал хүрэлцээ муутай. Тэгэл аргагүй ирэхэд онцлогдохгүй тоног төхөөрөмж байхгүй юм чи гадагшаал явж ш төрхөө. Тэгэл гадагшаа явахаар онгоцны плетийн зардал ирээл нэг буудалд байрлал, хоолунд эдэн уун ингээд энэ болгон дээр зардал нэмэгдээ явждаг. Тэгээд эмнэлэг төвтөн эмнэлгийн зардлууд мэдээж томдоггүй үнэтэй. Жишээ нь энэ ингээд Hyundai Group-ийн эмнэлэг, энэ том эмнэлэг энэ хараа. Дээр би лайвцсан шүү дээ, энэ. Ингээд тэр давхар тэр чи бүгд ингэж Hyundai Group-ийн том эмнэлэг. Энэ улсаа орчим чи өөрөө нэг сая 700 мянган хүн амтай юм байна. Улаан хот өөрөө. Сая 700 мянган иргэдийн дунд нэг юм том эмнэлэг байна. Бүх төрлийн эмнэлэг заяа. Одоо зүрх судас дотор эргэтэн гэмтэл мэмтэлгээд бүгдийг энд супер эмчилдэг юм байна. Хараа. За тэгээд энэ Hyundai Group-ийн хотел нь энд байна. За тэгээд одоо энэ эмнэлэгт ирсэн хүмүүс энэ өөр хотуудаас ирүүл энэ Hyundai-гийнхаа хотелд бууддаг юм байна. За ёо. За тэгээд энэ бол ингээд Hyundai Group-ийн цэцэрлэг түрээлэн өдрийнхөө цагаар ингээд Hyundai-гийн ажилчид ингээд сайхан цэцэрлэг түрээлэндээ зугаалаа явж байна. Хоолоо шингээгээд. Тэр Hyundai их дэлгүүр нь жишээ нь энэ хараа. Юмыг төгс хийх юм аа, төгс хийх юм. Асуудал алга. Ингээ Hyundai гэсэн логотой ажлыг утсаа өмсөд ингээд хосууд сайхан өдрийн цагаар болзоол хоолоо шингээгээд алхаа явж байна. За ингээд энэ цэцэрлэг түрээлэн байна. Ингээд нэг Hyundai Group гэдэг үндэсний хэмжээний одоо хувийн хвшил бий болгосон том юм групп л одоо энэ Солонгосын эдийн засгийг бүхэл бүтэн том салбартаа аваа явж штэ. Hyundai бол Солонгосын хамгийн том автомашин үйлдвэрлэл дэлхийд бас дээгүүрт ордог. Үйлдвэрлэсэн машинаа дэлхийн зах зээл дээр гаргадаг. Асар их хэмжээний валют олдог. За дээрэс нь ингээд нийгмийн хариуцлагын хүрээндээ ингээд энэ эмнэлгээс бол нэг ашиг олж гүйгүүлэхгүй. Зүгээр Hyundai'д ажилладаг усан онгоцны үйлдвэрт болон автомашины үйлдвэрт ажилладаг ажилчдаа зориулж юм эмнэлэг өрсөн заяа. За энэ эмнэлгийн эмч одоо эмнэлгийн ажилтны мэрэгжилтнүүдийг бол энэ улсааны ангаахын ухааны их сургуулийн директорт тэр улсаан гэдэг одоо ангаахын их сургууль нь одоо эмч эмнэлгийн ажилтнуудыг бэлддэг заяа. Hyundai Group бол зүгээр энэ объектын тоног төхөөрөмжийг одоо бий болгосон гэсэн үг шүү дээ. За тэгээ ажилтны орон сууц дээр хараа. Хэдэн давхар юм бэ? Бараг 100 давхар юм биш үү? Тэнгэр багантай хэлсэн биш үү? Тэр хараа. Тоолж барамгүй. Төгс их юм аа. Манайхаар бол одоо яг одоо манай хамгийн том компани чи MCS гэдэг байгаа үстэй. Шунлын бузар, од жаргал гэдэг нэг муу байдаг. Тийм хийхгүй. Одоо од жаргал бол нэг эмнэлэг барьсан нэртэй иргэдээ шунлан мангар үнэтэй шаанзаа. Улгаач. Энд бол ингээ сайхан энэ хараа. Цэцэрлэг түрээнд ямар танс шиг юм бэ? Одоо би харуулъя. Одоо ингээ манайх хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуул тасар их хийсэн штэ. Зөв зүгээр байгаа явган замыг сольсон, зөв зүгээр байгаа бордуур сольсон. Тэгээ Улаанбаатар дүүрэн чатрын сад чатрууд байна штэ.
үндэсний дөрвөлгийн театр, соёлын төвөргөө, үйлдвэрчний эвлэл, драмын театр гэд тэд нар хоосон багт театр барина гэж хуцаад байгаа шүү дээ. Боддоо. Тэ театр матер тэгээд цэнгэлдэг хүрээлэн шинээр барина гэж шааж ирсэн. Усан гацны. Тиймэрхүү хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалт нэг наадмаар нэг 2 өдөр бөхөөрөлдүүлэхин тулд хөдөө 2 эзгүй арал дээр авчиад голын ширгэн дээр л барилдуулчих шүү дээ. Тэрэнд орвол эхлээд энэ эрүүл мэндийн асуудал чухал шүү дээ. Энэ өгөө хэлэхэд тэ Монгол хүн эрүүл байх хэрэгтэй. Тэгээ ийм имлэг барихын тулд эхлээд мэдээж объект барилга байшингийн бид нар бол нэг болохгүй бол тэг барилгын салбар Монголд бол гайгүй шүү дээ. Тэгээ бид нар мэдээж имлэгийн тоног төхөөрөмжүүл үйлдвэрлэхгүй. За энийг яах вэ гэвэл мэдээж Hyundai-гийн, LG-гийн, Samsung-гийн, Японы Hitachi, Sony, Германы Siemens гэдэг ийм имлэгийн тоног төхөөрөмжийн мундаг үйлдвэрлэлүүд байна шүү дээ бас. Тэднээс ингээд имлэгийн тоног төхөөрөмжийг аваад тэгээ имлэгийн тоног төхөөрөмжийн өнөөдөр Монгол инженерүүд байгаа шүү дээ. Тэднийг авцар сургаал тэгээ тоног төхөөрөмж нь байна. Яах юм? Эмчнэр нь байна, боловсон хүч нь байна мөн үү? Ингээд шийдэл хийчих шүү дээ. Тэгээ харамсалтай нь манайхан чадахгүй маа. Юм руу самбчаал шаагаад тах. Тэгээ янз янзын яам байгуулсан. Би тамирын яам, соёлын яам гэж хэрэгтэй хэрэггүй юм. Их байгууллаа шаах юм шүү дээ. Одоо тэгэл 20 минутын хот мот гэж худлаа шаагаал. Тэгж байгаа орон зүгээр л одоо хяналтын яам гэж байгуулаад хэдэн тэрбум төгрөг үрсэн шүү дээ. Одоо би юу гэж хэлэх гээд байна вэ? Хэрэгтэй хэрэггүй яамдуудыг татан буулгаад ерөөсөө эхний удаад Монгол улс нэг хэдэн жил байдгийг, нэг 5 жил ч байд юм уу, нэг 2-3 жил ч байд юм уу, эрүүл мэндийн асуудлаа бид нар нэгдүгээр шийдээд яа гэд үсэж чангалаад эрүүл мэнд рүүгээс анхаарал хандуулаад дүүрэг болгонд ийм супер имлэг бариад тэг нэгдүгээр шатлын, хоёрдугаар шатлын, гуравдугаар шатлын ийм имлгүүдийг супер баримаар байна шүү дээ. Тийм. Энд бол ингээ супер юм аа, супер. За би ингээ орчныг харуул яа та бүхэнд. За Монголд бол нэр хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалт нэртэй хулгайс нар их юм хийж мөнгө идчихэж байгаа шүү дээ хөрнүүд. Тэгээ дарга нар болсон болоогүй гадаадаар их зугаалж байгаа. Жижигхэн хурган даргаас ахуулаад том сайд дарга хүртлээ битүү гадаадаар зугаална. Энэ хулгайчууд бол ер нь нэг сардаа нэг 2 удаа, жилдээ нэг 20-30 удаа гадаадаар зугаалж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бас гадаад томилолт гэж тавьчих. Монгол улсын дарга нарын гадаад томилолтыг жилийнх нь томилолтыг хасахад ийм имлэг барихад нөхөн шүү. Энэ үгөө хэлэхэд та харамсалтай тэгж чадахгүй л дээ. Юм үзээгүй нэг хідэн өлөн дарга нар байгаа цагт Монгол улс хөгжихгүй. За ёо. Аливаа улс орныг хүн нь хөгжүүлдэг. Шуналгүй шудраг хүмүүс нь хөгжүүлдэг. Тэг харамсалтай шунлын бузар хулгайс нар манай Монголын төрийг удирдаад ийм болгоод байна. Ойлгосноо? Хар. За энэ ингээ би дээр бид энэ имлэгийн цааталтанд лайвдсан бол одоо энийг лайвдчих зэ. Хараа. Дээрс эндээс л орлоо те. Эндээс нь орлоо. Тэр ингээ хоёр талаараа орно. Дотроо бол супер. Хөрх манайх бол гадагшаа эрүүл мэндэ үзүүлэх гэж асар их хэмжээний мөнгө үрж जैन да иргэд маань. Тэ Монгол эмчнэр бол мундаг. Хамгийн гол нь манай эмчнэрт юу аахгүй тоног төхөөрөмж дутмаг. За би энүүгээр нь ороод тэрүүгээр нь гараад ирье. Энэ имлэгийг та бүхэнд харуул заяа. Бүгдөө би цусны шинжилгээ өгсөн чинь зүгээр л баркод уншуулаад нэг газар цусны шинжилгээ л авах бай. Тэгэл камераар гүйлгээчих. Урсдаг шатаар дээшээ явж байна. Энэ бол одоо ингээд
сая гаруй хүний эрүүл мэндийн асуудлыг хамардаг имлэг гэж шүү дээ. Дотроо төрдөг байшин шиг том юм аа, том юм. Намайг лайв хийж хахад ингээд энэ гадны энэ имлэг хүртэл яах ч гэж. Тэгэхэд манай төрийн байгууллагууд хулгайч нар оролддог шүү дээ. Яамдууд шорон шиг хаалттай. Тэгэхэд энэ Солонгосын том имлэг бол зөв зүгээр л шүү дээ. За ингээд сайхан очир дугаараа аваад энд ингээд үзүүлэх гээд байж байгаа хүмүүс байна. Даралтын аппарат зөндөө хараа. Тэг хэмжүүр. Үйлчлэгийн хувьд бол супер заа. За би ч ингээ хаашаа явах вэ? За тийш явна. Гялцал ус имлэг байна. Та бүхэнд харуулъя. Хөрхи хаа яваа газараасаа ингээл Монгол улс маань нэг эрүүл мэндийн салбар нь энэ төвшөнд хүрээсэй гэж бодсондоо энэ лайв хийж байгаа шүү дээ. Тэрнээс одоо илүү гарсан цагтаадаа хийгээд байгаа юм биш шүү дээ. Энд ч миний гарч ирсэн. Тэг ингэх юм бэ. Дотор төөрдөг байшин шиг юм уу бас юм. Өөр нь бол одоо би шин тийш явна. Тэр хаалгаар гарч харуулах гэдэг байгаа шүү дээ бас. Ийм цэвэр цэмцгэр. Ийм орчин аливаа юмны орчин бас их сэтгэл санаад их эерэг тийм гоё энерги, эрч энергийг харуулдаг. Ийм газар хүн эмчлүүлэхээр бас амархан илаашдаг мөн үү? Тэгээ манайх бол хамгийн хямдхан ирээний хужаагийн хогоор өнөөдөр бараг хүний эрүүл мэндэд хор харшилтай хим бүтээгдэхүүн их орсон юмар л одоо худлаа өнөө барилга байшин барьж байгаа нэртэй балгас барайл. Өнөөдөр төрүүчийн ганц нэг хөдөө орон нутагт барьсан имлгүүд нь тендерээр авсан нэртэй нурж унж байгаа шүү дээ. Яг нэг нөгөө хэлэхэд хар энэ ингээд алсаараа ийм налууртаа ингээд нөгөө төрдөг тэр ор мортой төрөө явахад ийм асуудалгүй шүү дээ. Харж байна. Өгтөө. Би бол учрыг нь олохгүй байна. Дотроо ороод ингээд хаа газар бүгд лефтнүүд нь дандаа ийм титан никл лефттэй ч юм уу та. Юу лээ? Хангалттай. За энэ хөөрхөн ангаахын сургуулийн охтууд дадлага хийж байгаа. Зээш харах л юу лээ? Тэгэхгүй зөвцнөө буруутсан хаашаач авч. За энэ арай биш бол авчлаа. За нэг ишээ үү та. Тэгээ их сургуулиудын багш нар нь энэ давхар инчаана хагалгаа хийлгдэг юм байна. Нөгөө практик дээр хагалгаа хийлгэж дадлага гэдэг оюутнуудтайгаа. Тэгээ бас онлоо их сургуульд очиж заачна. Тэгээ улсааны ангаах их сургуулийн одоо эрдэмтэн доктор профессор багш нар энэ дэмлэгийнх нь одоо асуудлыг хариуцдаг юм шиг байгаа юм. Төөрч үү яа. За ингээд чонсон хөөгөө явж байна. Айдмаа. Хүмүүсийн харилцаа маш ийлэг. За эмнэлгийн жорлог та бүхэнд харуулах. Аливаа газрын жорлог маш чухал хараа. Энэ жорлол нь юм биш үү? Энэ цэвэр цэмцгэр байх жишээтэй. Өөрхий гүшин эмээнэр л одоо үйлчлэгийн ажил хийгээл байж энэ да өөрхий. Ингээд ийм байна. Одоо нэг өдрийн унтны цаг болсон, 1 цаг болсон заа. Би одоо та бүхэндээ бас ингээд харуулах гал яваад байгаа ухаантай.
Өөрөө бас учрыг ойлгохгүй маа энэ имлэгтэй та. Өнөөрөө Монголгооны дасаг масг. Ингээл ерөөсөө канаптараад мэдрэгчтэй хаалгануудтай. Супер. Тэгээ Монголын эрүүл мэндийн салбарыг энэ төвшөнд авчрахыг шаардж байна. Монгол улсын дарга нараас, засгийн газраас тийм ийм имлэг барьж чадaltaа. Чадахгүй бол эрүүл мэндийн сайд хийж өссөн хүрээ идэ. Тэр чин бүрэн гэж нэг шоуны дурак. За дарга нарын гадагшаа явуулж туршлага судлуулах шаардлагагүй. Би ингээд туршлагын чинь судлуулж байна. Үнгүү заа. Миний лайвыг хараад тавзаа. Та нар бол гадаад явахаар архиугаал туршлагууд авч явал. Тэгээ туршлах нэртэй нууц амрагууд авч явал. Бууд дархиж баваа шавааг л ирдэг гэсэн маар хүрнүүд. За тэр бахан совлог шогтууд явж байна. Ганц нэгтээ ярьж харуулах юм уу? Агашийн нэртэй. Совлогч агашийн нэртэй. За нэг боомжтой бөхөө нөрхий. Тийм. Солонгосын чөлөө Тэмүүжуудагийн тамирчин юм шиг ба. Бас нэг од бахта бодвол. Навыг уруучлаа шүү. Төвчий гэж. Ингээ манайхаа ингээд хүнийг одоо нэг 50 хүргүүгүй шууд итгэврт нь гаргацдаг. Эрэгтэй хүмүүсийг 60 хүргүүгүй итгэврт нь гаргацдаг. Тэгэхэд одоо энэ димэнэр ингээл шонсоо цэвэрлэгээ хийгээл заяа шигдаанд ажиллаад өвөнөр такси өрөө шааж байгаа шүү дээ. Тэгээд манай Монгол өвөнрийг хөөх эрт итгэврт нь гаргаа ичдэг аахгүй. За байж. Мөн ч гарах нь юу да? Юу лээ? Энд сүлж байгаа баха. Уучлаа. Ингээл хөрхи энэ гүшин би ингээл яахад уучлаарай л гэж хөрх юм соёлтой. Давь ингээд одоо гадаа гарч иж буцаж оруулахаас нэг эргүү гарч төөрөө шаачлаа. За тэгжээд уцсныхын тэнэг дууслаа. За нөгөө хаалгаар орохоор их том харагдан заяа. Би юусоо мэддгээр гараа да. Тийш ингээд мэддгээр гарахгүй мэдхгүйгээр төөрчих юм байна. За нөгөө хаалгаар нь би оруулсан заяа. Одоо яагаад ингээ хөнгүү байна гэвэл одоо нэг өдийнхэн номдны цаг таарсан. Нэг цагаас ингээд 12-оос 1 цагийн хооронд өдрийн ундны цаг. Нойд бол хаасааг өнөр та нар бол үнэн юу ч байхгүй супер. Одоо мэднэр илүү дотоо зарлаг гаргаж солиорч байгаа ийм имлэгтэй болоо л гэж хэлж байгаа. Имлэгийн стандартыг энэ төвшөнд хүрг. Өнөөдөр дарга нарын авгаа хүүхдүүд дэлхийн брэнд идэлж хэрглэж штэ. Цүнх мөнх барьж байгаа, цүнхэн зүүж байгаа, цаг нь өмсөж байгаа костюм нь дэлхийн брэнд. Тэгвэл иргэд дэлхийн брендийн ийм имлэгтэй болмоор байна. Дарга нараа ойлгосноо. Монголын хідэн эргүүцсэн эргүү дарга нараа, улгаач нараа хараа. Энэ ингээд гой хүлээлгээ юу гах жишээд. Ер нь супер юм аа, яриад байвал супер юм. За би энүүгээр одоо ингээд гараад та мэдгээр гараад цаагуур орохоос энэ том имлэг би сайн мухардаа төөрчлөө. За би ийшээ бунаа. Ингээд дэвтэр мөн шатаар мөн. За чимбүрэ. Таавал яг мундаг эмч байж болно. Гэхдээ таавал мундаг менежер биш. Менежмент гэдэг салбарыг мэдэхгүй. Шилдэг менежер, шилдэг менежментийн тарихтай хүмүүс энэ эрүүл мэндийн салбарыг шинэ төвшөнд гаргана. Манайхан болохоор мэрэгжлийн хүн гаргадаг гэж ойлгоод байгаа шиг байна. Тийм эмч нь эмчээ хийдэг энэ чаа. Менежментийн баг нь энэ менежментийн энэ үйл ажиллагааны зохицуултыг хийдэг. Яг нэг нөгөө хэлэхэд бүх салбарт бол шилдэг менежерүүд тэрхүүн салбарыг хөгжүүлдэг байхгүй юу? Манайд бол яах вэ? Манай доктор явахаар ийшээ явах юм бэ? Би буруу явчлаа. Тийшээ явахаар чи юу вэ? За би ерөөсөө мэдгээр гарья. Мэдгээр гарья. Урд таалгаар нь орё. Энэ их том имлэг байхгүй юу?
За би энэ Hyundai хотелний нэнаараа энэ эмнэлэгт ажилладаг ажилтны орон сууц мөн үү? Машин унах шаардлага байхгүй. За хүүхдүүдийн сургууль цэцэрлэг эмнэлэг үлгээ сургууль цэцэрлэг нь бол цаанаа байгаа ойлгомжтой. За нэг Сүбатулд гэж алдартай ийм артын сүлжээг оруулсан хулгайчин одоо оруулсан ийм арт чинь байна шүү дээ. Заавалчгүй ийм арт чинь том ийм газар авч шааж барихгүй зүгээр ингээд байшингийн мохор тохоод ингээд ийм артын салбар байдсан байна. Би дөрөв энүүгээр ороод тэрүүгээр гарч ирсэн чадсангүй. Төөрөө чадсангүй. Төөртлөө том юм. За энүүгээр нь орж та бүхэнд харуулъя энэ эмнэлгийг. За чин бүрэн чи гадаад явах шаардлагагүй. Би чамд ингээд танд туршлага судлаад харуулчлаа заяа. Зүгээр Солонгосын хамгийн захын Улаан гэж хотод байдаг тэ энэ эмнэлгийг харуулъя ингээд. Би одоо 2 цагаас эмч дээр цаг авцсан. Ягаад гэвэл манай эмч үдээс өмнө хагалгаанд ордог. Үдээс хойш хагалгаанд орсон одоо өвчтнөө үздэг байхгүй юу? Тий. Тэгээ би одоо ингээд 2-оос цаг авцсан 1:30-аас намайг үзхий. Одоо би яг тэр болтлоо ингээд сая лайвыг та бүхэнд харуулж байна. За нэг батарей 8 өрөө ороо шатсан шүү. Яадаг вүлээ. Газ энэ талаар орлоо харуулчих гэсэн. За энэ ингээд доороо ингээд бүх төрлийн түлээ жүүр мөрж ямар юм гэлээ GS25 мав гээд дэлгүүрүүд нь байхгүй энэ эмнэлэг дотор нь тэнцээ Starbucks багч шинэ. За энэ ингээд Улаан University Hospital гэдэг Улааны их сургуулийн дэрэгдэх эмнэлэг багхгүй юу? Эднэрийн яг мэрэгжлийн эмчлэг эмч багш нарыг энэ их сургууль бэлддэг. Их сургуулийн дэрэгдэх эмнэлэг гэхээр асар том эмнэлэг гэсэн үг. Тэ. Сеулд Сеул их сургуулийн эмнэлэг гэж байгаа шүү дээ. Сеулийн анагаах ухааны их сургуулийн эмнэлэг байдаг шиг энэ Улаан хотод ийм Hyundai Group-ийн асар том эмнэлэг байна. Бүхэл бүтэн Монгол улс зүгээр нэг одоо Солонгосын нэг захын аймгийн эмнэлгийг л бид нар улстай барил гэж байгаа байхгүй юу? Солонгосын нэг аймгийн эмнэлгийг улстай барьчих л та. Зөв үү? За ингээд энэ хараа. За эмнэлэг дотор бол ингээд одоо энэ дотор ингээд төлөө жүүс зүрн байна. За энд ингээд үйлчлүүлэгчтэй зориулаад бас ингээд ажимаа нар тэ гутал мотол зарж шít. Энэ дээр байхгүй төр зураг гарч байгаа юм шиг. Чөлөөтэй ингээд хүний юм их боломжийг ингээд нэгэд өгч. За энэ нэг имээ явж байна. Энэ 100 гарцал юм шиг байна. За манай асрагч өсгөөчүүд байна. Ягаад гэвэл эмнэлгийн ажилд дэлгүүр явах боломжгүй учраас тэд нэр төнгөвчлөөд үүсгэгийг нь ингэж нээж байгаа хөөхгүй. Асрагч цовдогч өсгөөнөр. За ингээд энд хиймлэр ингээд зас оруулж байна. За ингээд эмнэлэгт ингээд хүлээгээ байж байгаа хүмүүс сайхан ингээд утсаа оролдоод Wi-Fi-т өнгөө ороод ингээд сандлан тухтай байж байгаа. Одоо энэ хараа хиймлэр зас оруулж байгаа энд. Хаанаас бодоод байлаа? Ингээд тэр үлээгээд түрүү зас орсон. Тэрүүгээр үлээгээд ингээд зас оруулж байгаа. Эмнэлгийн орчин тойрныг ийм гоё тогтчулж байгаа. За эндээс одоо онлайн шоп шаашд юм уу? Дүүгнүүд нь бариулж идэх болоо. Монголын хэд онлайн шоп хийдэг бүсгүүчүүдээ шавар хаагаад явах тийм ээ. За энүүгээр нь ингээ орж байна. Энэ нэмээ бол 100 настай юм айл явж байгаа шиг. Ингээ хөрх юм аливаа улс орн ингээд асуудалгүй стрессгүй болохоор ахмадууд нь хүртэл урт наслах юм аа. Стресс байхгүй. Ингээ энэ араа. Ийм тансаг эмнэлэг байгаа шүү дээ.
За ингээд төм түвжинд бум божигнан да. Одоо ингээд цайны цаг дууссан. За энэ мэс засал хийж байгаа байдал. Энэ одоо ингээд ховор мэс засал хийж байгаа юм шиг байна л да. Энэ мундаг одоо доктор. Хүчил төрөгч амин ингээд За ингээд энэ арай нэмчнэр ингээд мундаг эмчнэр За энд ингээд эмнэлэгтээ үзүүлэх гэж цаг аваа байж байна. Ингээ хүлээж байгаа. Ингээ дугаарууд нь гарна. 406, 409. За ингээ дугаар авахын тулд энд ингэж карта уншуулад кодоо хийгээд код гарч ирнэ. Гарч ирэнгүүт нь тэнд дугаар авна. Тэгээ сайхан дугаар авсан хүмүүс маань энд ингээ ойчрлоо сууж байна. Тэгээ энэ ч бол яг ингээд юу үзүүлэх яах их ингээд эдгээр маань энийг аавна. Шинжилгээ авдаг газар нь бас юм. За энэ чанаас дугаараа авлаа, мөнгөө тушаалаа. Им олгодог газар нь бас тусдаа. Нэр бүх юм ингээ супер өгсөн. Бүгд ингээ дугаартай ойчрлоод. Ийм байдгийн байна да хөрхий. Видео ингээл ороод ирэх байсан шүү дээ. Эргүүцсэн байна шүү. За. За энэ ингээд нэг эмнэлэгтээ үзүүлнэ. Ингээ хөдөөгөө сууж байгаа. Энэ одоо нэг юмных эмнэлэг байгаа. Энэ одоо юу гэдэг. Ингээд нөгөө мэрэгсээр дотор эрхтэн үздэг бол ингээд энэ. За ийм байна. Ингээ өнөөдөр өдөр 5 хүнд ингээд Солонгосын хөдөө орон нутагт байдаг захын эмнэлгийг харуулхад ийм биш шүү дээ. Энэ эмнэлэгт бол нэг 1000-аад эмч эмнэлгийн ажилчид ажилладаг гэж байна. 1000 гэснүү 500 гэснүү мэдэхгүй тоог нарийн мэдэхгүй байна. Дахиад яваал одоо энэ юу үзэж байгаа юм бүү мэд бас л ингээд үзүүлэх гээл хүлээгээл байж байна. За Монголын эмнэлгийг энэ төвшөнд авчраа эмчнэраа. Тэгээд энэ чанаас бас Монгол эмчнэр ирж энэ ча туршлага судалдаг гэж байна. Тэгээд энэ чанаас бас энэ эмнэлгээс Монголд бас 2 дугаар эмнэлэгт очиж бас Монголд хийгддэггүй нарийн хагалгааг бас хийдэг гэж байна. Ингээ манай эмнэлгийн салбар бол ингээд эмчнэр бол ингээд хоорондоо аль болохоор мэрэгжлээ дээшлүүлээд ингээд эднээс туршлага судлаад нарийн хүний хийдэггүй буюу Монголд хийгддэггүй хагалгааг хийчих гээд ингээд зүтгээд байгаа. Эмчнэрт маань юу дутагддаггүй гэвэл ийм объект дутагддаг, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагддаг. Тэгээд эмнэлгийг шин төвшөнд гаргамаар байна. Ингийн тулд дарга нарын гадаадаар зугаалдаг мөнгийг тас хориход тэгээд болчихно. Энэ хурган жижиг том дарга нар юу ч хийхгүй зүгээр гадаадаар зугаалж байгаа дураагүй. Бид нар 35 жил гадаадаар зугаалахдаа хэдэн 10 ийм эмнэлэг барих мөнгийг зүгээр салхинд гадаадаар зугаалаад үрдсэн. Үнэн шүү дээ яг нэг өгүүлэхэд тий. Өнөөдөр боддоо би байнга ярьдаг штэ. Хүүхэд нь өвдсөн байхад эмнэлэг тавиач үзүүлэхгүй, эм авч өгөхгүй аав ээж нь одоо өр зээл тавиал зугаалаад байгаатай л адилхан. Үнэтэй машин унаал брендинг говц өмсөд байгаатай л яг адилхан багхгүй юу? Эднэр бол тэхгүй. Ард иргэдийнхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлгийн салбараа супер хөгжүүлж байна. За боловсролын салбар бол ойлгомжтой супер. Ийм төвшөнд хүрэгдсэн. Монголд бол эрүүл мэндийн салбар нэг өгүүлэхэд баг илгээрээ хөвтцэн. Эмчнэр цалин баг, эмнэлгийн ажилчид цалин баг. Одоо хөрхийн манай сувилагч нар эмнэлгийн ажилчид асрагч нар гадаадын эмнэлэгт асрагч хийгээ, сувилагч хийгээ явж шít. Эх орноосоо дайжиж шít. Аргагүй шít. Энд өндөр цалинтай, Канадад өндөр цалинтай, Австралид өндөр цалинтай, Европт өндөр цалинтай ингээ явж шít. Одоо Монголд одоо хүний нөөцийн хомсдолд орж байгаа нь үнэн шít тий. Аргагүй шít. Эрүүл мэнд боловсролын салбараа бол манайх бизнес болгоцсон. МСС од жаргал тэргүүтэй хэдэн хулгайч нар одоо ардын хүүхдүүдийг шулаад тий одоо тэр орчлонгоос сургууль чи баг 12 мянган долларын төлбөртэй ингэсэн шүү дээ. Захын оролтын хүүхдүүд болохоор зэрэг хөрхий багталцахгүй 50-60-аараа нэг сургууль ингэж жигцэлцэл байгаа. Тэгээд Монголд эрүүл мэнд боловсролын салбар бол дампуурсан шүү дээ. Тий хэдэн шунхаа цэвдэг сэтгэлтэй хулгайч нар боловсролын салбарын хувийн сургуулиуд байгуулаад тэгээд мөнгө шаагаад сууж байгаа нь үнэн шүү дээ.
хувийн сургуульд гайгүй багш нарын өндөр цалингаар аваа явуулсан. Улсын сургууль баг багш нарын сэтгэлээр ажиллаж байгаа хэдэн багш нар л өөрхий мөн хэдэн Монголынхаа ирээдүйг бодож цалингүй шахав ажиллаж байгаа нь үнэн шүү дээ. Энэ хоёр салбарыг удамд хайсан үнэн шүү. Монголд. Тэгэхэд бол Солонгос зүгээр захын одоо өдөө орон нутгийн эмнэлэг ийм супер байна. За одоо та бүхэнд би яваад энэ эмнэлгийн энд үйлчлүүлж байгаа эмнэлэгт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын хоолны газрыг харуулъя заа. Харуулъя. Явлаа. За ингээд одоо хүмүүс бол очирлж байна да. Ягаад гэвэл цааны цаг ингээд дууссан. Өдөөс хойш үзлэгийн цаг эхэлж байна. Ингээд очирлж байгаа ш хараа левтер. Түм түмжигэнд бум бужигнж байна. Ойлгож байна уу? Тэ. Ингээд жимс сараа сууж нээлттэй. Лайв хийхэд ерөөсөө талтганж хорихгүй. За энэ Солонгосын хөөрхөн агаши нар байна. Афган нарын хүүхд гаргацсан афган нарыг ажимаа гэдэг. Хүүхд гаргаагүй онгоо охинуудыг агаши гэдгийг. Яг мэдсэн хэлгүүд юм бэ. За энэ ингээ банкны үйлчлэгээ авал одоо энэ хөдөө аж ахуйн банк гэсэн үг. За ингээд энэ хоол нь энэ байна. Ингээ хоолоо яах вэ? За би нэг хоол захиалъя. Тэгэхээр татаа тунгаад нь шүү дээ. Чогэ. Хана. 이거 하나. 오케이. 저거 하나. Тэр 하나. 나트치 하나. 아이고 хүчтэй. За одоо надаа ингээд би татаа тунгаадад нэг хоол захиаллаа. 네. За ингээд нэг хоёр хоол захиалахад яасан. 21,000 болж байна. Эндээс аваад тач. Би нэг лайв хийгээд байгаа маа. Ойлгороо заяа. 감사합니다. Гэт ингээд гоё үйлчлэж байгаа шүү дээ. Намайг бас таниад ах шиг хөөрхий. Намайг таньж гинөө. Жимаа. За баярлалаа 감사합니다. За одоо ингэ яаж юм. Би ингээ хоёр хоол захиалчлаа заа. За тэгэнгүүт нь шүү дээ энэ хоолныхын баримт энэ гараад ирж байгаа. Ингээд хоёр хоол байна шүү дээ. Ингээ энэ зааланд ороод ирж байгаа байхгүй. За ингэнгүүт яах вэ? Энэ дээр ингээд 371 370 гээд одоо 369 мараас явж байгаа цараа. Тэгээ ингээд төр дээр энэ шүлтэй олнууд нь эндээс гардаг юм шиг байгаа. За хуурай олнууд нь 2 дугаар олнууд нь эндээс гардаг юм шиг байгаа. Гал тогооны цэвэр цэмцгэр нүдэн дээр нь хийж өгнө. За энд бас нэг төрлийн хоол гардаг юм шиг байгаа. За ингээд энэ эмнэлгийн ингээд үйлчлүүлэгч нар, эмчлүүлэгч нар өвчтөр ингээд энд ингээд хоол иддэг. За идсэн хоол яах вэ? За миний хоол гарах болж байна уу? Энэ 700 литр кодтой хоол. За 360 болоог байна та. 71. Ингээ гарангуут яг энийг харж байгаад өөрсдөө ирээд авчна. За тэгээ хоолоо идээд яах вэ? Хоолоо идчихээд ийшээ ингээ хураан. Ингээ хураахаар яах вэ? Энд ингээ хутгаа хийн, сэрэгээ хийн, хавлаг хийн, савхаа хийн. Ингээ тэнэг хүн ойлгохоор бичээд өгсөн. Энд ингээ аягнуудаа хийн. Тэгээ ингээд ингээ хураагаа явуулчихна. За энэ гүгшүүг ингээ хурааж байна хараа. Энэ бол ингээд юм соёлтой байгаа харж байна уу? Ингээ хураагаад ингээд за ингээ кофе цаа уусгана. За энэ аяг бол ингээд энэ бол ингээд угаацсан аяг, төмөр аяг. Энэ бол одоо хеликобактер бактерийг 100 устгадаг ийм хөргөгч байна. Угаалтуур ч юм уу тийм ээ. За ингээ хүүтэн зэлгээ ус ингээд за энэ нэг иймэрхүү
байна да энэ имлэгийн үйлчилгээ. Тэгээд лайв хийж явах хөрхий бойлмол гэхгүй яах ч хажиглахгүй байгаа хөөхгүй. Чөлөөтэй. Манайхан зарим нь янбигнаал би лайвнд ч орохгүй гэдэг. Буцаад байв. За байж 371 байна. 369 дээр явж байна. Оо 71 70. 700. За энэ дээр хэд байна?